сэргийгдэх эрчим хүчнээр тусгай зөвшөөрөл авсан 9 аж ахуйн нэгж байна. Өнөөдөр түрүүн чойлол ширэн сайд зовлонгоо хэлээд байна. Энэ зовлонгийн та одоо шийдээч. Сэргийгдэх эрчмийн салбарт чинь олон компаниуд орж ирээд дэлхийн зах зээл дээр үнэн буурчаад байгаад оруулж ирэхгүй байгаа. Тэгээ ганцхан шалтгаан энэ гэрээгээ бид нар цуцалж чадахгүй байна. Хэцүү байна гэдэг. Танд эрх нь байгаа. Болохгүй их хурлын гишүүд бид нар дэмжийе. Энэ эрчим хүчний салбараа нээлттэй болгоё. Гадны хөнгөлөлттэй өнөр хөрөнгө оруулалтыг татаад магадгүй хувийн хвшил орж ирээд хөнгөлөлттэй өнөр эрчим хүчээ үйлдвэрлээд төвийн шугамд нийлүүлээд нөгөө реформ хийвэл хийсэн шиг хийгээд өрсөлдөөний тавьж өгөр үнэ бууруул. Анх сэргийгдэх эрчим хүчний тухай хууль 2006 онд батлагдсан юм байна. Тэр хуулийн дээр нарны цахилгаан станцаас сүлжээ нийлүүлэх эрчим хүчний үн 15-аас 19 цент. Салхин цахилгаан станцаас 9.5 цент орчмоор нийлүүлнэ гэдэг тийм хууль хийжчихжээ. Бидний урд үеийн улсын хурлын гишүүд маань. Тэгээ энэ хуулийн дагуу сүүлийн одоо 2006 оноос хойш нийтдээ 38 тусгай зөвшөөрөл олгосон байна. Нар салхин цахилгаан станц. Үүнээс 9 цахилгаан станц нь бол эрчим хүчний салбарт одоо үйл ажиллагаа явуулсан. Цаана 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухай яриа байдаг. 8 нарны станц нийтдээ нэг 90 гаруй мегаваттын хөтөн чадалтай, 3 салхин цахилгаан станц 150 мегаваттын хөтөн чадалтай байгаа. Ийм байгаа юм. Цаашид бид нар 2019 он сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулад сүлжээнд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх юм бол уралдаан цонгон шалгуулалт тендер зарлаа гэдэг ийм хуулийн өөрчлөлт бий болцсон. Гэтэл энэ урд нь байгуулсан энэ өндөр үнэтэй сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид нар маань эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороотой байнгын гэрүүл тэмцэл шүүхийн маргаантай бид нар байгаа. Тэгээд бид нар нэг дундын одоо хуулиур болоод өнгөрсөн 2024 оны 4 сарын ихээр бид нар эрчим хүчний сайдын зөвлөлийг хуралдуулад нарны эрчим хүчийг нь одоо тэр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд нарных нь эрчим хүчийг бид нар одоо дундын хуулбараар 10 центээр сүлжээнд толгоноо. Гэхдээ хөтөн чадлынхаа 20%-аас доошгүй батарейтай байсан тохиолдолд холбуулъя. Цахилгааных нь бол 9.5 цент байсныг нь 8.5 центээр одоо салхины станцаас бол эрчим хүчийг сүлжээнд холбуулъя. Салхин цахилгаан станцын хувьсах чадвар өндөр учраас 40% тэнцэх хэмжээний батарей суурлуулаа гэдэг ийм шийдвэр гаргаад энэ 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчд хүргүүлсэн. Одоо энэ эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дийлэнх нь бол энэ сүүлчийн бидний тавьсан шаардлага хүлээж аваад явж байгаа. Энэ бол шинээр цахилгаан эрчим хүчний тендер бол бид нар зарлаагүй байгаа. Ийм байна. Зөвхөн шинээр бусад улс орнууд Узбек, Казахстан, одоо Саудын Араби гэдэг ийм улс орнууд дээр бол нэг тендерээр зарлахаар 1 кВт-цаг эрчим хүчний үн одоо 2 центээс буугаад ирсэн байна. Одоо би та бүхэнд энэ үнэндээ бол одоо нэг зүйлийг хэлэхэд 19 центээр төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байгаа нарны цахилгаан станцууд байгаа. Нийт эрчим хүчний 9.2%-ийг нь нийлүүлчихэд төлбөрийнх нь 27%-ийг авж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний компаниудын олж байгаа ашиг төвийн мөсийн эрчим хүчний алдагдал хоёр ойролцоод үт юм байна. Хэний баяжсан, миний ядуурсан хоёр тэнд. За баярлалаа. Сайд манаас тодорхой хариулсанд маш их баярлалаа. За. Тэгээ одоо энэ байнгын ороогоо ашиглаад жоохон зөрөгтэй ажилламаар байна. Сайдаа. 9 компани ч нэр энд байна. Сэргээгдэхий чинь ажил явуулахгүй гацаагаад байгаа. Урт хугацааны гэрээ хийцэн. Тэгээ тань дэмжлэг үзүүлээд бид нар мэрэгжлийн байнгын ороо дэмжлэг үзүүлье. Ямар нэгэн байдлаар хууль эрх зүйд ч гэдэм одоо дэмжлэг үзүүлэх бүх чиглэлээр. Энэ 9 компани таныг бойкотлоод энэ сэргээгдэх эрчим хүчний салбарыг явуулахгүй гацаагаад байдаг бол одоо энэ гацаанаасаа гарья. Та түрүү нэг гараараа болохоор дэлхийд дээр болохоор сэргээгдэх эрчим хүч 0.4 цент байна гэдэг. Нөгөө гараараа болохоор эн чинь манайх дотооддоо эн чинь одоо бараг 0.17 биш үү гэдэг. Ингээд байдаг. Тэгээ 0.17-ыг нь үүсгээд 598 төгрөгөөр одоо 1 киловатт эрчим хүч аваад байдаг. Алдагдлын төсөөс өгөөд ингээд алдагдaltaа гэдэг юм яваад байдаг. Тогтвортой эрчим хүч гэдэг ойлголт бид нар ойлгох хэрэгтэй байна. Нар салхи гэж сэргээгдэх эрчим хүч маань одоо ерөнхийдөө ус Монголд их зөөхөн болчиход байна шүү дээ. Эрдэнэрийн усан цахилгаан станц явж байна. Төсөл нь одоо ингээд яваад явж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцыг хөөцөлдөж байгаа. Оросуудтай бас тодорхой хэмжээний асуудалтай байгаа учраас сэргээгдэхийн тухайд бид нар салхин дээр голлоод ярих юм бол нэг асуудал бий. Нар ороод эсвэл зогсчоор сэргээгдэх эрчим хүч маань эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болчиход байгаа.
Тэгэхээр тэр үйлдвэрлэж ясан тэр үйлдвэрлэлийг хааны газар бид нар нөөцлөх шаардлагатай болно. Хуучин одоогоос нэг 10 жилийн өмнө бол Оросын холбооны улсаас бид нар захиалга одоо энэ докторжуулалтаа нөхч авдаг байсан. Оргил ачааллын ачаал нэмэгдэх юм бол тэр сэргээгдэх зогсчгаар Оросын холбооны улсаас авах жадлаа нэмэгдүүлдэг ийм тогтолцоотой явсан. Одоо бид нар энэ батарей гэдэг зүйлийг бид нар сүүлийн үед нэлээд нэвтрүүлэх гэж оролдож байна. Яг ашиглалтанд орчихсон байгаа батарей бол сонгон дэд станц дээр 80 мегаваттын хөтөн чадалтай 2.5 цаг одоо гаргах хөтөн чадалтай 200 мегаваттын хөтөн чадалтай батарей станц Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтанд орсон явж байна. Нэг Багнуур дүүрэг дээр нийслэлтийн захиалгаар 50 мегаваттын хөтөн чадалтай 4 цаг сүлжээ нийлүүлэх хөтөн чадалтай 2 дахь батарей явж байгаа. За Завхан аймгийн Алдархан сум дээр байна уу төв дээр нь байгаа. 5 мегаваттын хөтөн чадалтай батарей өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Сая би энэ дөрөвчийн гишүүний асуултанд хариулсан. Одоо болвол нэг 400 мегаваттын хөтөн чадалтай 4 цагаас доошгүй одоо 4 цагийн хэмжээнд гаргахаар 1600 мегаваттын хөтөн чадалтай батарей станцыг 9.5 центээр барихаар өөрөөсөө зэрэгтгэхээс тэр батарейгаа цэнэглээд батарейнаас сүлжээ нийлүүлэх ийм хөрөнгө оруулагчийг ожлоод энэ наадмаас өмнө ашиглалтанд оруулах ийм л тооцоотой явж байгаа. Түүнээс үүш тэр тогтворжуулалтын тухай ярих юм бол сэргээгдэх эрчим хүчээр тогтвортой эрчим хүч нийлүүлнэ гэдэг ийм ойлголт байхгүй бонслоо гэж байна. Эсвэргээрээ хүндэрнэ. Хэрэглээ маань нийлүүлэлт маань хувьсаад байх тусам системийн тогтвортой байдал их төвөгтэй болж байгаа. Хэрэглээч хувьсаж байгаа, үйлдвэрлэлч хувьсаж байгаа тохиолдолд бол системийг тогтвортой байхын тулд манайх байтугай хөгжингөө орны цахилгаан эрчим хүчний системүүд бол айгүй төвөгтэй байдалд үүссэн. Системийн автоматикийн хөрөнгө оруулалтын шаардлага бол 3-4 дахин нэмэгдэж байгаа ийм л зүйл байгаа. Тийм учраас энэ тогтвортой байх тухай Монгол улсад ямар ч эрчим хүчнийг хэрэглэгч зөвшөөрөхгүй байна. Нар орчхоор миний цахилгаан эрчим хүчийг хязгаарлаа. Эсвэл цагтлах зогсчоор би цахилгаан эрчим хүч хэрэглэхэ болъё гэдэг ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрж байгаа хэрэглэж олдохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ эрчим хүчний яамны тухайд бол эхний ээлжинд багч гисэн тогтвортой баг таслаад тогтвортой эрчим хүчээр хэрэглэгчийг хангах гэдэг бол тэргүүн зээлтийн зорилт байна. Энийг хангасны дараа тэр хөгжлийн тухай дараагийн тухай дэлтийн тухай ярина. Ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлого тодорхойлно гэсэн. Айл өрх аж ахуй нэгж болгон эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжийг бүрдүүлнэ гэсэн. Энэ бүрдсэн үү? Нэг. За энэ дотроо 220 кВт холбогдсон байгаа айл өрх өөрсдөө сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээ төвийн шугамд нийлүүлэх бололцоотой юу? Айл өрхөөр үйлдвэрлэгч болох тархамлаг хөвсрийн терапийг асуулсан эрчим хүчний зохицуулахаараа 2025 оны 2 сарын 5-ны тогтоолоор сэргээгдэх эрчим хүчний 220 вольтод 20 кВт хүртэл нарны их усүрийг өдрийн цагаар бол 285 төгрөгөөр өглөөний 6-аас оройны 5 цаг хүртэл 5-аас оройны 9 хүртэл оройны оргил ачааллын цагт хэрвээ батарейтай тийм хэрэглэгч байвал 300 төгрөгөөр нийлүүлэхээр үн терапийг шинжилж баталсан байгаа. Сэргээгдэх эрчим хүчний хуулиар зохицуулахаар жил бүрийн нэг батлах үүрэгтэй. Урд нь бол 140 төгрөг 223 төгрөг байсныг ингэж баталсан. За эрчим хүчний зохицуулахаар 2019 онд хамгийн сүүлд сэргээгдэх эрчим хүчний дэмжих терапийг баталсан 23 төгрөг 79 мөнгө байгаа. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний үнийг 280 төгрөг төрөгсөн гэвэл 8.4% нөлөөлж байгаа сэргээгдэх эрчим хүчний дэмжих терапийг энэ тэгтээ зохицуулахаар сүүлийн терапиар бол дэмжих терапийн тогтоолыг хүчингү болгоод яг л сэргээгдэх эрчим хүчний үн одоо 280 төгрөг бүртгэхэд импортын үн энэ өндөр үнэтэй сэргээгдэхин үнөө ТЭЦ 492 төгрөг ингээд нийлээд өртөг гэдэг зүйл гарч байгаа учраас тухайд 2019 он сэргээгдэх эрчим хүчний дэмжих терапийг батлахад хэрэглээ бол 6.9 орчим тэрбум төгрөг байсан. Киловатт цаг байсан. Өнөөдөр 11.6 тэрбум киловатт цаг болж байгаа. Гол нь валютын ханш өсөд байгаа учраас энэ 23 төгрөг 79 мөнгө бодиттой буурахгүй байгаа. Уул нь бол хэрэглээ 2 дахин нэмэгдсэн багт өнөөдөр валютын ханш тогтвортой байсан бол энэ дэмжих терапийн үрдэг бол буураад 10 хэдэн төгрөглөө орцсон байх ёстой. Тухайс одоо валютаар тооцдог учраас валютын ханш энэ хэрэглээнийхээ өсөлтийг үүсээд ингээд ерөнхийдөө энэ 23 төгрөг 79 мөнгө гэдэг дээр ингээд 2006 онд сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаад таны яриад байгаа 600 төгрөгийн үнэтэй эрчим хүч худалдан авах гэрээг хийгээд холбуулчихжээ. Яг та өдөртөө адилхан улсын хурлын гишүүд тухайн үеийн улсын хурлын гишүүд батлаад тухайн үед энэ улсын хурл баталчихсан хуулийг засгийн газар биелүүлж таарна ийм асуудал үүсчихсэн байд юм аа. Мэдэхгүй зовлон байдаг. Би одоо урдтай үеийнхэн лүгө янз бүрийн хараар будаад баймааргүй байна. Ийм л одоо нөхцөл байдал руу орчихсон үнэн.
Одоо би юу та яриад байгаа шүү дээ. Би олоодаа ярьж байгаа. Нийт эрчим хүчний нэг 8.1 одоо өнөөдрийн байдлаар шинжлэхээр эрчим хүчний 8.4% нийлүүлчихэд өртгийг нь 20.7% авчгаад байгаа юм. 20.7 биш ээ. Тэр чинь бол та би 23 оны юм. Одоо би 25 оныг ингээ шинжлэхээр орлогын 20.7-ыг авч байгаа юм. Тэр урд нь байсан тоо бол тэр 23 оны тоо шүү. 22 оны тоо. Одоо яг шинжлэхээр ийм байдалтай болчиход байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Бодит өртгийг байнга л бүүруулах мэдээж нөлөөлнө. Нөлөөлөхгүй гэдээ яах юм? Одоо энэ юу гişүүдээ дэмжих тариф гэл юу нөөцний их усраас одоо хэрэглэх цахилгаан эрчимгүйчийг хэрэглэж байгаа нь одоо энэ сэргээх эрчимгүйчийн дэмжил явж байгаа шүү дээ. Намаагийн сэргээх эрчимгүйчийг дэмждэггүй, үнтэй юм сүлжээнд холбоолдоггүй гэл янз бүрийн байдлаар дарамтнд байгаа нь үн. Хэвлэл мэдээлэл байдлаар одоо ингэж ойлгосон нөөцний лобби чинь сэргээх эрчимгүйчийг дэмжихгүй байна. Хоцрогдсон гэх мэт тийм шүүмжлэлд явж байгаа нь одоо нэгэн тийм тангар өргөд чадна гэд очиод би намайг ингээд шүүмжлээд байна ингээд хөндгөцөө байна гэд зовлон тооцоод байх нь утгагүй юм. Түүнээс ийм байдалтай байгаа нь үн. Та бүхэн энийг бид нар нуухгүй хаахгүй үннийг хэлж байгаа. Ийм л юм. За одоо энэ чинь ийм болчиход байна шүү дээ. Одоо уламжилт технологиураас 3 дахин өндөр үнэтэй өртгөр нийлүүлж байгаа шүү дээ. Та бод. Тэц дөрөөс бид нар өнөөдөр саний юу аваа? 1 киловатт цагийг тэц дөрөөс бид тэрийг тоосч гаргасангүй. Тэц дөрөөс жишээлбэл 1 киловатт цаг эрчим хүчийг өнөөдөр 92.1 төгрөгөөр нийлүүлж байгаа. Тэц 3-аас 165.9 төгрөгөөр 1 киловатт цагийн сүлжээ нийлүүлж байгаа нь. Эрдэнэ төлбөрийн дулааны станцаас 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. Таныг орж ирэхээс өмнө өөрөөдөө гişүү яг асуулаа. Эрдэнэ төлбөр хөрөнгө оруулаад одоо бид нар 183 төгрөгөөр сүлжээнд нь авчгаад Эрдэнэ төлбөрийн дулаан цахилгаан станцаас буцаад ойрт нь 342 төгрөгөөр өгж байгаа. Энэ бол тийм зах зээлийн зарчим биш ээ. Төрийн өмчт компаниг өстэй урд тормоогоо хойд тормоогоор нөгж байгаа учраас Эрдэнэ төлбөрийг төрийн өмчтэй юм болохоор нь бид нар одоо хүчээр ийм алдагдал өрүүлж байгаа. Энийг нуухгүй. За, цаашдсан сайд Монгол улсын үндсэн хуулийн 16-гийн 1 Монгол хүн амьд явах хэрэгтэй. 16-гийн 2 эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах орчны бохирдлоос хамгаалуулах хэрэгтэй гэж. За энэ бол Монгол төрийн үүрэг. Та Монгол төрийн сайд. Тэгээ та өөрийнхөө эрчим хүчний салбарын хуулиудыг үгүйсгээд бас энэ сууж явахын төрөв. Эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дээр Монгол улсын иргэн 20 кВт эрчим хүчийг өөртөө үйлдвэрлээд илүүгийн төвийн шугамшилжүүлээ нийлүүлж болно гэж. Энэ бол хибрид систем. Нарны панелтай, инвертертэй, цэник хураагууртай хэрэглэх үедээ хэрэглээд хэрэглэхгүй үедээ өгдөг. Энэ технологийн шинжилэл. Энийг үгүйсгэн сууж та болохгүй. Үнэхээр та энийг хийх юм бол Монгол улсад 190 мянган яндан байна. 190 мянган 0.7 газрыг та ашиглах боломж бололцоогоо хайх ёстой. Иргэдээ бид нар орлоготой ойлгох ёстой. Энэ бүх газруудыг ард иргэдээ эвлэлд нийлүүлж чадах юм бол сэргээгдэх эрчим хүчний чинь газрынхын нөөцтэнд бэлэн бас байж байгаа. Илүү гарсан тогийн төр авчил та. Яагаад болохгүй? Яагаад заавал гаднаас авах ёстой? Яагаад заавал энэ одоо таны төрөний хэлдэг тэр 9 компаниг дарж чадахгүй байна гэд сэргээгдэхин тэр 9 компанид Монгол улсаараа дарагдаад ингэ байж хэвээр. Дэлхийн зах зээл дээр 1 киловатт сэргээгдэх хүчний эрчим хүч 0.4 цент байна, 0.04 цент байна гэж та хэлж байна. Тэгсэн мөртлөө бид 1.17-оор гэрээ хийсэн. Өнөөдөр ингэж алдагдлуулгээ байж байна. Нийт эрчим хүчний 8.4% нь үйлдвэрлэдэг мөртлөө мөнгөний 20-30% нь аваа авчдаг. Тэгээ энэ байдлаа та засах ёстой шүү дээ сайдаа. Таныг засаач ээ гэж бид нар бас итгэл хүлээл гэж сайд болгосон. Олон жил их хурлын гишүүн байсан та олон янз бүрийн салбарын сайд хийсэн болохоор Монгол улсын одоо суур хөгжил болсон энэ дэдвүтцийн эрчим хүчний асуудлыг бас босгоод ирэх юм болов уу гэд энэ улсын хурлын гишүүн чинь танд итгэж найдаад байж байгаа шүү дээ.
Ялангуяа аж үйлдвэрчлийн бодлогын орооноос бид нар түрүү бас бүгд найрамд Хятадаар дуулсан аж үйлдвэрийн паркт танилцаад ирсэн. Яг иргэдтэй нь уулзаад 1 киловатт эрчим хүчийг хэдээр хэрэгжилж байна гэж байгаа. 3.4 юан буюу Монгол төгрөгөөр 160-70 төгрөгээр хэрэгжилж байгаа. Аж ахуйн нэгжүүд нь 4.5 юан. За бүсчилснээр шалтгаалаад 6 хүртэлх юан. Инхээр тэнд чинь үйлдвэрлэл хөгжөөд байна шүү дээ. Бид нар одоо энд үйлдвэрлэх гээд дэд бүтцийнх нь буюу анхан шатныхын захиргаан эрчим хүч уур усных нь үн өндөр байхад яаж энд аж үйлдвэрийн салбар хөгжих юм бэ сайдаа? Хятадтай өрсөлдөх ямарч боломжгүй шүү дээ. Орос руу та гараад хараа л та. 1 киловатт эрчим хүчийн аж ахуйн нэгж нь иргэдтэйг нэлээд дунджаар нэг 200 төгрөг хүрэхгүй шүү дээ. Иргэд нь 170-80 төгрөг максимум да. За бүсчилснээс шалтгаалаад зарим газар 80 төгрөгөөр хүртэл хэрэгжилж. Дэнчин өрсөлдөөний суур зарчим шүү дээ. Тэг Монгол улс цаашаа яаж хөгжих юм бэ сайдаа? Та энэ боломжуудаа нээн гэж нэг гараараа яриад нөгөө гараараа хаагаад төр бүгдийг нийнэ гэд яриа суучих юм. Тэр чи итгэл үнэмшил төрхөө болчихлоо шүү дээ. Таны энэ гишүүдийн асууж байгаа асуулт болгон та бүгдийг тойруулж хариулж байна. Өөртөө таалагдсан юм уу зүгээр хариулж, өөртөө таалагдаагүй юм уу буруугаар хариулж. Зарим нэг гишүүдийг та үг өгүүлбэрээр хүчиндэж шүү дээ. Бид нар хараа сууж шүү дээ. Та Монгол улсын сайд, сангийн сайд хүртэл байсан. Энэ улс орны хөгжлийн төлөө бас нэг жоохон бодлого боловсруулад сэтгэл зүрхээр ажиллаараа сайдаа. Аж үйлдвэрийн салбар ард иргэдийн амьдрал таны нуруунд дээр биш.